Сайн байна уу? Захиалгаж байгаа билүү маань эсрэг сүүлээр Зүүн Азийн сүүлийн төсөв шилжүүлэлт багийнхан буюу за багийн Бутан университет зориулж хийж байгаа. Оо за. Тэгээ сагсан бөмбөгийн гэдэг чинь зориулаад за нэг эскиз гаргаад үзэх хэвдэлээ. За иймэрхүү зохиомжтой ингээ хоёр давхар. За энэ маань юу илэрхийлж байна вэ гэхээр ямар ч үсэн хоёр давхраар хийгээд мэдээж сагсан бөмбөгийн хүн болохоор доотлын игнэр нь болохоор ийм сагс бөмбөгийг илэрхийлээд за ингээ шаргал өнгөтэй ингээд энэ одоо ингээд текст ч юм уу ямар нэгэн бөмбөний топ руу ч ашиглаад байгаа топор хийгээд ингээд зооч гэж бодож байна. За тэгээд өөрийнх нь зурагтай гэж хэлсэн болохоор би энэ дээтлийг нь болохоор ийм жижиг мини ийм зургийн аппарат маягаар илэрхийлээд тэгээд энэ зургийн аппаратнаас нь ингээ өөрийнх нь зураг хэвлэгдэж гарч ирж байгаагаар ингэсэн юм зохиомжтойгоор хийвэл ямар уу. Билүү маань өөрийнхөө үндсэн загвар дизайнээс шалтгаалаад янз янз хийгдэнэ. Манай дээр хийгддэг билүү болохоор сүм крем, фондант гэсэн билүүний төрлүүдээр явж байгаа. Одоо бидний хийж байгаа билүү сүм крем билүү. Одоо энэ дээр бол зурн ашиглаадаар хэвлэл хийж юм уу. Тэр нь болохоор хийцлээс шалтгаалаад 20 минутын ч гарна 2 цагийн хугацаанд ч гарах хугацаа. Фондант билүүний хувьд болохоор бүр 2 өдөр, 3 өдөр үргэлжлэх тийм хийцлэлтэй загварууд байдаг. Тухайн захиалгч хэрэглэгч маань мэдээж бэлэн билуунаас загвар сонгож байна уу те мэдээж түүнээс өөр хүссэн өөрийнхөө сонголтоор өөр загвар хүсэж байгаа юм бол мэдээж бид нэр шууд бодит зураг байхгүй болохоор бид мэдээж хэлээс гар зураг зурж эсхийс гаргаж ээж ингээд захиалга бодит бий болгож байгаад түүнийхээ дагуу уурлах юм бол хэрэглэгч болон үйлдвэрлэх хийж байгаа битэрийн хувьд болохоор илүү хурдан ойлголцоод тэгээ яг баталсан эсхийзийн дагуу загвараа хийж эхлэн гэсэн билуугаа хийж эхлэн гэсэн. Энд чинь цаасан дээр зурж байгаа төтөдөө зурж байгаа биш те энэ чинь бас билуун дээр шууд эксклатны соус моос ашиглаж зурж байгаа болохоор бас их нарийн тийм орж одоо мэдрэмж шаардна гэсэн хэл те. Тухайн одоо гэр бүлийн аз жаргалыг мэдрүүлэхийн тулд бид нар одоо энэ бүтээгдэхүүн хийж байгаа. Бүтээгдэхүүндээ бид нар хийхдээ чин сэтгэлээсээ зориулж хийх хэрэгтэй. Мэдээж тийм тухайн бүтээгдэхүүнийг хийж байгаа явц эхлээс нь дуусан дуустал бид нар өөрсдөө мэдрэмж өөрөө ухааны юу гэдэг бүх сэтгэл зүрхээ зориулж хийж ээж тэр билүү тухайн хэрэглэгчид таалагдах, амтан таалагдах, үзэмж, гэр бүлийн тийм уур амьсгал тийм аз жаргалтай тийм орчин бий болоход зориулж байгаа болохоор бид нар яаж хийж байгаа л чин сэтгэлээсээ л тултал ажиллана л да. Шууд шоколадыг хайлуулаад фондант бүтцтэй болгоод тэгээд тэр фондантын дээр шууд хүнсний принтерийн зориултын хүнсний принтерээр принтерлээд тэгээд тэн дээр бүх төрлийн ботоод зургийг бодит мэд хэвлэж байгаа яг л ботоод цаас шиг хийднэ гэсэн. Тэгээд түүнийхээ дагуу хүрээсүрэн сайхан зүсэлт хийгээд яг л ийм өөрийн одоо таны зургийг бол яг ингэ хэвлээл тэгээд зүсэлттэйгээр ингээ топор маяга гаргаж ирээ зоочч гэдэг тийм давуу тал утгатай байдаг. Одоо ямар зохиомж гаргах гэж байгаа те ямар билүү урлах гэж байгаа юм бэ гэдгээс шалтгаалаад ямар өнгө сонгох аль өнгө хоорондоо зохицох уу те гэдгийг бас нэг жоохон мэдрэмжүүд явагдана байнга явагдана. Тэгээ дээрэс нь нэмэлтээр нэг цэг тавихад л хаана цэгээ тавих уу гэдэг чинь бас л зохиомжийн төв мөвчт юм уу тэгэл мэдрэмжийн л ажиллаад ирж байгаа. Анх бол хүнсний мэргэжлийг сонгоогүй санамсаргүй байдлаар энэ ажил ороод тэгээ жилийн хугацаанд энэ ажил аягүй тийм дуртай сонирхолтой болоод ирсэн. Анх билүү хийж сурж байхдаа үйлдвэрдээ даглагчаар орж ирсэн. Түүнээс хойш өөрөө хувь даан билүү хийхийг маш их хүсэжсэн. Жилийн хугацаанд бас түүндээ хүрч чадсан анхныхаа билүү хийгээд бас хэрэглэгчид өгчөөд маш их урам авч ирсэн. Түүнээс олбоодаад урам аваад энэ билүү болтол хийж байгаа. Тэгээ өөрөө нэг ажилдаа дурлж хийх юм бол тухайн нөгөө нэг эрэгтэй ч эмэгтэй ч хамаахгүй тухайн ажлыг тийм бодит гоё болгож байна. Өөрөө ажилдаа дурлж орж байгаа болохоор тухайн сонгосон ажил мэргэжлээ тийм давуу болгож харагдуулаад байгаа юм бол гэсэн бодол орж ирж байна л да. Тийм мэдээж эмэгтэй хүний ажил эрэгтэй хүн хийгээд илүү байгаа нь биш. Ажилдаа дурлж шимтэж орж хийнэ гэдэг чинь тухайн ажил мэргэжлээ илүү онцлог давуу талтай харагдуулаад байна. Ерөөсөө мэдрэмжээ л илэрхийлж яана гэсэн үг л дээ. Одоо ямар ч энийг бол билүү хийхэд бол мэдээж бүрэлт, хөрөөсөө, крем зохиог гэдэг нэг технологи арга ажиллагаануудыг бол хүн арга барилаараа сурч байгаа. Тэгээ үүн дээр нэмэх нь одоо үүнийг гоё харагдуулах, энийг одоо урсгах ч юм уу, энэ дээр нэг юм тавих ч гэдэг юм болохоор өөр энэ дотоод сэтгэл, дотоод мэдрэмжээс нь гарч ирээ тэрийг л зохиомжиж
гой харагдуулах тал нь болохоор өөрөөс дотоод мэдрэмжэл ашиглаж яах гэсэн бас мэдээж жоохон гарын урдуу байвал гэсэн. Сонирхоо дурлаад ирэх юм бол нэг сарын доторч өөр юм болох сурах хүн бай, нэг жилийн хугацаанд сурах хүн бай. Ажилдаа дурлаж орох юм бол хугацаа хамаагүй маш хурдан сурах боломжтой. Биолог гэдэг чинь бол бас тэ баяр болгон дээр байж идэг амттай идэ болчиход тийм шүү дээ тийм ээ. Тэмдэглэлт баяр болгон дээр хүн биологтай ингэ байхыг дурсамжаа бүтээхийг хүсэж байна тийм. Тийм болохоор манай компаниас гаргаж байгаа уран ширхэг зүсэн биолог болгонд гэсэн бүх хүнд аз жаргалаа хуваая. Тэрс бид сэтгэлээ шингээж хийн аз жаргалт хүмүүсийг хуваалцаж түгээж яана гэсэн ураатай л гэсэн. За мэдээж одоо энэ зориулсан биологи авчралт металл багийн ахлагч ууган баяртай зориулж хийсэн болохоор та бүгдийн цаашдын тэмцээн авралтанд нь бас амжилт хүсье. За баярлалаа. Баяртай байна. Жир үрээ авах гэснээр баярлалаа. Өргөний хамт олондоо баярлалаа. Авраг авахын төлөө багаараа хичээнэ. Бүх хилээ хамгаалж байгаа эр зэргүүдтэй эр зэргийн баярын мэнд хүргэе. Бас эх орноо дуудахад хизээд бэлэн байдаг спортынхандаа бас бүгдэнд нь цэргийн баярын мэнд хүргье. Нийт Монгол орныхоо нийт албаасан Монгол эр зэргүүдтэй, эрчүүдтэй эр зэргийн баярын мэнд хүргье.